Сайн бацгаана уу, бичлэг үзэж байгаа үеийн мэндийг та бүхэндээ хүргэе. 1997 оны 7 дугаар сарын эхнэр Бельгийн Ваур хотын орсон суугч Филипп Делиер Испанийн зүүн эргийг зорин замд гарчээ. Газар зүүндийн тэнгисийн эрэг дагуух Аликант мужийн Дения хотын орчинд байрлах амралтын байшин нь тэдний гэр бүлийн хувьд жил бүрийн зуны хамгийн аз жаргалтай дурсамжуудыг бүтээдэг газар байлаа. Энэ удаад ч тэр гэр бүлийнхнээсээ төрүүлж очиж байшингаа цэвэрлэн цэцэрлэгээ янзалж удахгүй ирэх эхнэр Женевьев болон 3 охиндоо бүхнийг бэлдэж байсан. Тэр үед хэдхэн хоногийн дараа амьдрал нь оронгоор ирэх болно гэж хинж төсөөлөөгүй байв. 7 дугаар сарын 7-ны өдрийн үдээс хойш ойролцоогоор 15 цаг 30 минутын үед Филипп Испаниас гэрлүүгөө утассан боловч утсыг нь эхнэр нь бус том охин Вансианы найз залуу Реми авсан. Сүүлийн хэдэн сарын турш Реми энэ айлд хамт амьдарч байсан тул Филипп үнднийг их гайхсангүй. Харин Женевьевтэй ярих гэсэн хүсэлтэд нь Реми гэртээ ганцаараа байгаа, бусд нь байхгүй гэж хариулсан тул Филипп эхнэрээ ажлаасаа ирэх замдаа дэлгүүр орсон байх гэж бодоод хэсэг хугацааны дараа дахин залгахаар шийддэг. Гэвч хагас цагийн дараа дахин залгахад гэрийн утас завгүй гэсэн тохио өгч байв. Тэр дахин оролцсон ч байдал өөрчлөгдсөнгүй. 1 удаа биш, 2 удаа биш, 10 удаа залгсан ч утас тасралтгүй завгүй хэвээр байсан бөгөөд хамгийн хачиргалтай нь Женевьев өөрөө огт буцааж холбоо барихгүй байсан явдал. Цаг өнгөрсөөр оройн 9 цаг болоход Филипп ямар нэгэн ноцтой зүйл болсон байх вэ гэсэн төгшөөрт автаж эхэлсэн тул эхнэрийнхээ ах Франсуа руу уцтаж гэрт нь очиж үзхийг хүсдэг. Франсуа эхнэрийнхээ хамт тэр даруй хөдөлж 21 цаг 30 минутын үед тэдний гэрт иржээ. Гэрийг тойрон шалгахад бүх хаалга цонхнууд нь хаалттай байсан бөгөөд зөвхөн зочны өрөөний том шилэн хаалгаар дотор талыг харах боломжтой байв. Тэндээс нэг зүйл шууд анхаарлыг нь татсан байна. Гэрийн утасны харилцуур нь суурин дээрээ биш, ширээн дээр салгаатай хэвтэж байлаа. Ингээд яагаад өдөржин утас завгүй байсны учир тайлагдсан. Испани дахь Филиппт энэ тухай мэдэгдэхэд тэр утас завгүй байсны учрыг ойлгосон ч эхнэр нь яагаад холбогдохгүй байгаад гайхаад барахгүй байсан тул байшингийн гадна нуудаг байсан нөөц түлхүүрийнхээ байршлыг Франсуад хэлж өгөөд дотогш орж бүхнийг шалгаж үзхийг хүсжээ. За ингээд Франсуа болон эхнэр нь байшин руу орсон. Бүх зүйл ердийн мэд харагдсан ч байшинд хүн байгаа ямар ч шинжгүй байв. Франсуа шатаар дээш гарч дахин нэг хачирхалтай зүйл анзаарсан нь том охин Вансиан мөн дунд охин Лоранс хоёрын унтлагын өрөөний хаалга дотроосоо төвжээтэй байсан явдал. Тэр хаалгыг тогшиж нэрээр нь дуудсан ч дотроос ямар ч хариу сонсогдсонгүй. Дараа нь гэрийн доод давхурт байрлах зойрны өрөөг шалгахаар шийдсэн. Харин зойрны хаалгыг онгойлгох мөчөд түүний өмнө насан туршид нь мартагдахгүй дүр зураг дэлгэгдсэн байна. Шалан дээр төрүүлгээ харсан чигээрээ цусанд худгалдан хөдөлгөөнгүй хэвтэг Женевьев Делиерийг олж хардаг. Нуруу болон гуй хэсгийг нь хачирхалтайгаар шүүрээр бүтээсэн байсан бөгөөд зүрх нь өвдөд унтгсан мэт харагдах боловч үнэн дээр тэр аль хэдийнэ амьсгал хураасан байв. Ингээд тэд түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн тусламжийнхан болон цагдаа нар эрцгээсэн. Франсуа тэдэнд зойронд нэг хүн хэвтэж байгааг хэлхийн зэрэгцээ дээд давхурт 2 унтлагын өрөө дотроосоо төвжээтэй байгааг хэлсэн. Цагдаа нар эхний өрөөний хаалгыг хүчээр эвдэн онгойлгоход тэнд Филипп болон Женевьев нарын бага 2 охин болох Ваниса болон Лоранс хоёрын цогцос хэвтэж байдаг. 2 өсвөр насны охин хоёулаа буудуулж амиа алдсан байсан бөгөөд Лорансын биеийн байдал мөрдөн байцаагчдын анхаарлыг шууд татсан. Дүүний хувцас хэсэгчлэн тайлагдсан, хөл нь алцайсан байсан бөгөөд ор дэрэн дээрх уул мөрийг харахад бэлгийн хүчирхийлэл үйлдэгдсэн байж болзошгүй гэсэн таамаг шууд төрсөн байна. Харин Ваниса нуруугаараа дээш харан хэвтэж баруун гараа толгой дээрээ өргөсөн байрлалтай байсан нь сүүлчийн мөч хүртлээ өөрийгөө хамгаалах гэж тэмцсэн мэт сэтгэлдэл төрүүлж байв. Цагдаа нар үүгээр зогссонгүй. Хажуугийн өрөөний хаалгыг мөн хүчээр онгойлгоход том охин Вансиан хэвтэж байлаа. Түүний нуруунд арбалетийн сум гүн шигдэн орсон байсан бөгөөд сум цээжийг нь нэвт сүлбэж зүрхнийх нь орчим гарч ирсэн байв. Үүнээс гадна толгойн ар хэсэг болон чамархай руу буудсан 2 сумны шарх илэрсэн мөн түнд ч мөн бэлгийн хүчирхийлэл үйлдэгдсэн байх магадлалыг мөрдөн байцаагчдад төрүүлжээ. 23 цаг өнгөрөхөд Испанийн өмнөд хэсэгт ганцаараа байсан Филипп гэр бүлээсээ ямар нэгэн сайн мэдээ эрхийг хүлээсээр сууж байлаа. Харин Бельгид ажиллаж байсан мөрдөн байцаагчдын өмнө түүний амьдралыг нэг мөсөн өөрчлөх хамгийн хүнд үүрэг ирсэн нь эхнэр болон 3 охин нь бүгд алагдсан тухай мэдээг утсаар дуулгах явдал байв. Цагдаа нар ийм мэдээг ар гэрийнхэнд нь хүргэх ажлаа өөрсдийн дунд хамгийн бохор ажил гэж нэрлэдэг бөгөөд тэр шөнө энэ үүргийг биелүүлэхээс өөр сонголт тэдэнд байсангүй.
Мэдээг сонссон Даруйда Филипп гүн цочролд орж хамгийн ихний онгоцоор Бельги рүү буцахаар шийддэг. Гэвч мөрдөн байцаалт дөнгөж эхэлж байсан бөгөөд хэргийн газраас олдсон хамгийн аимшигтэй баримтуудын нэг нь одоо л ил болж байлаа. Вансианы хөлийн улан дээр хар өнгийн палмастраар "Чи намайг галзуу болгосон" гэсэн өгүүлбэр бичигдсэн байсан бөгөөд "Эр" гэсэн гарын үсэг үлдээсэн байв. Үүгээр ч зогсохгүй гал тогооны өрөөнд хүнсний жагсаалт бичдэг самбар дээр мөн адил гараар бичсэн өөр нэг зурвас байсан. Түүн дээр "Танаа том охиноос болж би бүрэн галзуурсан" гэсэн утгатай үгс бичигдсэн байсан бөгөөд мөн л ижил гарын үсгээр төгссөн байв. Ингээд мөрдөн байцаагчид анхны том асуулттай нүүр тулжээ. Эр гэж өөрийгөө нэрлсэн энэ хүн хэн байсан бэ? Мөн үнэхээр энэ дөрвөн хүний амийг авч удсан алуурчин мөн үү? Хэргийн газраас олдсон зурвасууд мөрдөн байцаагчдын анхаарлыг нэг хүний зүг шууд чиглүүлсэн. Тэр хүн бол Вансианы найз залуу Реми байв. Түүнийг с ิจ глэх шалтгаан зөвхөн зурвас дээр гарын үсэг биш байв. Аллах болсон өдөр Испанд байсан Филипп гэр рүүгээ анх утасдах үед дуудлагыг авсан хүн ч мөн Реми байсан. Цагдаа нар түүний овог нэрийг мэдээллийн санд шалгуулсан ч урд өмнө нь ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй нь тогтоогдсон. Гэвч мөрдөн байцаагчид цаг алдалгүй шөнөдөлөөр Ремигийн ээжийн гэрт очижээ. Ээж нь хүүгээ тэнд байхгүй аль хэдийн гэрээсээ явж найз бүсгүй Вансианы гэрт хамт амьдардаг болсон гэж хэлв. Цагдаа нар үүнийг аль хэдийн мэдэж байсан бөгөөд илүү дэлгэрэнгүй зүйл хэлэлгүй бутсан ч тэдний асуултаас ээж нь ямар нэгэн ноцтой хэрэг болсон гэдгийг ойлгож эхэлжээ. За маргааш нь мөрдөн байцаагчид Ремигийн ойр дотны хүмүүсийг нэг нэгээр нь байцааж хэлсэн бөгөөд ялангуяа түүний хамт хичээлдэг байсан каратегийн клубын найзуудтай уулзсан. Энэ нь ч түүнийг хаана байгааг мэдэхгүй байсан ч тэдний нэг нь хэрэг гарсан өдөр Реми болон Вансиан хоёр морин спортын төвд хамт байхыг нь өөрийн нүдээр харсан гэж мэдүүлсэн байна. Энэ мэдүүлгийн дараа мөрдөн байцаагчид нэг зүйлд улам бүр итгэлтэй болов. Реми ор сураггүй алга болсон бөгөөд хэрв үнэхээр буруугүй байсан бол ийм үед зүхтах ямар ч шалтгаан байхгүй байлаа. Ингээд дөрвөн хүний амийг бүрлэгсэн хэрэгээс 2 хоногийн дараа түүнийг баривчлах олон улсын тушаал албан ёсоор гарчээ. 7 дугаар сарын 11-ний өдөр буюу аллагаас 4 хоногийн дараа Жюневьев, Вансиан, Лоранс, Ваниса нарыг эцсийн замд нүдэх оршуулгын ёслол болсон. Сүмийн өмнө зэрэгцүүлэн тавьсан 4 авс тэнд цугласан бүх хүний сэтгэлийг эмтэлж байв. Нэг ээж, 3 охин. Нэг гэр бүл бараг бүхэлдээ нэг өдрийн дотор үгүй болсон байв. Гэвч үе гашуунаас гадна тэнд ирсэн хүн бүрийн дотор өөр нэгэн айдас нуугдаж байсан. Хинч чанга дуугаар хэлээгүй ч бүгд ижил зүйлийг бодож байв. Реми гинт оршуулгын үеэр гарч ирээд үлдсэн хүмүүсийг ч бас хөнөөчихвээ гэсэн айдас. Түүнийг сайн мэддэг байсан хүмүүс түүний сэтгэл санаа ямар хэмжээнд хүрснийг мэдэж байсан учраас хинч өөрийгөө аюулгүй гэж бодож чадахгүй байв. Эцэст нь тэр оршуулгад ирээгүй. Гэхдээ энэ нь хүмүүсийг тайвшруулаагүй байна. Харин ч эсэргээрээ хаана нуугдаж байгаа нь тодорхойгүй байгаа хүн дахин хизээ хэнийг онилох бол гэсэн айдас улам нэмэгджээ. Нөгөө талаар мөрдөн байцаагчид Ремиг баривчлахаас гадна ийм аимшигт хэрэг хийхэд хүргэсэн шалтгааныг ойлгохыг хичээж байв. Нэг хүнийг алах нь хүртэл ойлгоход бэрх хэрэг. Харин нэг гэр бүлийн 4 хүнийг дараалан хөнөөсөн ийм харгислалын цаана юу байсан бэ гэсэн асуулт бүх мөрдөн байцаалтын гол төв болжээ. Цугларсан мэдээллүүдийг нэгтгэн үзэхэд Реми болон Вансиан хоёрын харилцаа олон жилийн өмнөөс эхэлсэн нь тодорхой болов. Тэд анх каратегийн клубт танилцсан бөгөөд тухайн үед Вансиан дөнгөж 15 настай байсан бол Реми 20 настай байжээ. Өнөөдрийн өнцгөөс харахад 5 насны зөрүү том асуудал мэт санагдахгүй байж болох ч одоо тэр үед нэг нь насанд хүрээгүй өсвөр насны охин, нөгөө насанд хүрсэн залуу байсан нь гэр бүлийнхэнд нь хүлээн зөвшөөрөхөд маш хэцүү байв. Вансиан түүнтэй танилцсан даруйда дурлаж бодолгүй тэд үерхэж эхэлсэн байна. Охин каратегийн бэлтгэл бүрийг нь очиж үздэг, үргэлж хамт байхыг хүсдэг болсон бөгөөд тэдний харилцаа богино хугацаанд маш ойртжээ. Харин мөрдөн байцаагчид Ремигийн өнгөрсөн амьдралыг судлах тусам түүний зан төлөвийг ойлгоход туслах баримтууд гарч ирсэн. Тэр чинэлэг айлаас гаралтай биш, энгийн даруухан орчинд өссөн нэгэн байлаа. 10 настай байхад нь аав нь мөс мөрөнд живж нас барсан нь түүний хүүхэд насны хамгийн том эмгэнэл болсон бөгөөд түүнээс хойш ээж нь ганцаараа өсгчээ. Аз болоход өвөө эмээ нь үргэлж дэргэдэн байсан бөгөөд ялангуяа өвөө нь ачхүүдээ туйлын хайртай хүссэн бүхнийг нь авч өгдөг байсан гэдэг. Жолооны үнэмлэхээ авсан өдөр нь хүртэл тухайн үед залуусын мөрөөдөл байсан машиныг бэлэглэж байсан нь үүний том жишээ байлаа. Гэхдээ Тильерийн гэр бүлдээ түүний харилцаа анханасаа таатай байгаагүй. 15 та охин нь 20 настай залуутай үерхэж эхэлснийг эцэг эх нь хүлээн зөвшөөрөхгүй байсан нь ойлгомжтой. Үүнээс гадна Реми тогтсон ажилгүй, сургуульд төдийлөн дуртай биш, зөвхөн спортоор хичээллэхийг сонирхдог байсан тул
Филипп түүнд итгэл хүлээлгэх ямар ч шалтгаан олж хардаггүй байжээ. Мөрдөн байцаалтын явцад өөр нэг чухал зүйл тодорхой болсон нь Реми зөвхөн Вансианыг алдгаа сайгаагүй, харин Телиерийн гэр бүлийн тансаг амьдрал, дуутай байшин, шинэлэг орчныг ч бас алдахыг хүсээгүй явдал байв. Түүний хувьд энэ гэр бүл зөвхөн найз бүсгийнх нь гэр биш, өөрийнх нь амьдралын баталгаатай иргэд юм санагддаг байсан бололтой. За иймээс Вансиан түүнээс аажмаар холдож эхлэхэд Реми улам бүр харддаг, хэтэрхий өмчлөх хандлага гаргадаг болжээ. Найз нөхдийнх нь ярьснаар тэр Вансиан өөртөө надалгүй, илүү залуу, өөрийнхөө хүрээллийн хүнтэй үерхэх гэж байна гэж байнга сэрддэг болсон байна. Цаг өнгөрөх тусам энэ хардалт нь эрүүл бус болж охины амьдралыг бүхэлд нь хянахыг оролддог болжээ. Нэг удаа бүр Вансианы жирэмслэлтээс хамгаалах эмийг нь хүртэл нууцаар авчихсан байсан нь илэрсэн бөгөөд мөрдөн байцаагчид түүнийг зориуд жирэмсэн болгож өөрөөсөө хизээж холдуулахгүй байхыг хүссэн байж магадгүй гэж үздэг. За хамгийн их гайхшруулсан зүйл нь Реми өөрөө огт үнэн ч хүм байгаагүй явдал. Тэр өөр эмэгтэйтэй явуулдаж байгаад хүүхэдтэй болсон байсан ч энэ бүхнийг Вансианаас нууж түүнтэй үерхсээр байж эцэст нь Вансиан энэ харилцааг төвчж чадхаа болжээ. Тэр 20 нас хүрч сувилагчийн сургуульд элсэн орсныхоо дараа Ремигээс салсан байна. Энэ шийдвэр нь түүний хувьд шинэ амьдралын эхлэл байх ёстой байсан ч үүнийг хизээж хүлээн зөвшөөрөөгүй. Харин ч салалтыг доромжлол мэт хүлээн авч Вансианыг хаасайгүй дагаж мөрдөх, буцаар байнга дарамтлах, амьдралынх нь алхам бүрийг хянах болж хий хоосон хардалт нь аажмаар аюултай дом болон хувирч эхэлсэн байна. Мөрдөн байцаалтын явцад ил болсон гэрчүүдийн мэдүүлгүүдийг нэгтгэн үзэхэд Ремигийн зан авир энгийн атаархал биш харин аажмаар аюултай дом болж хувирч байсныг илтгэх олон баримт гарч ирсэн. Вансиан түүнээс салсны дараа ч Реми бууж өгсөнгүй. Өдөрт хэдэн удаа мотоциклтойгоо Телиерийн гэрийн өмнөр зориуд давхиж өнгөрдөг, байнга холбоо барихыг оролддог, хаа явж байгааг нь хянахыг хүсдэг байсан бөгөөд энэ дарамт бараг 2 жилийн турш тасралтгүй үргэлжилсэн. Эцэст нь Вансиан бууж өгч түүнтэй дахин нийлсэн байна. Тэр үедээ найз нөхөддөө Реми өөрчлөгдсөн, өмнөхөөсөө өөр хүн болсон мэт санагдсан гэж ярьсан байсан ч бодит байдал дээр энэ шийдвэр нь түүний амьдралын хамгийн том алдаа болж хувирсан. За Вансианы хамгийн дотны найзын ярьснаар охин эцэг эхтэй Ремитэй дахин нийлснээ эхэндээ хийлж зүрхлээгүй байна. Тэр найз нь мөрдөн байцаагчдад өнгөрсөн өвөл болсон нэгэн явдлыг ч ярьжээ. Тэр 3 Францын Альпийн нуруунд Швейцарын хилтэй ойр байрлах алдартай цанын баазд амрахаар явсан бөгөөд нэг өдөр Реми маш игц мэрэгжлийн хүмүүс л буудаг замаар доош гулгахыг шаардсан байна. Найз нь Вансианч татгалзаж ийм эрсдэл гаргахыг хүсэхгүй байгаагаа хэлсэн ч Реми үүнийг сонсхийг ч хүссэнгүй. Тэр бараг тушаал өгч байгаа мэт захирангуй өнгөөр заавал хамт явахыг шаардахад Вансиан эцэст нь айсандаа зөвшөөрсөн байна. Тэр орой найз нь яагаад өөрөө хүсээгүй мөртлөө түүнийг дагсныг асуухад Вансиан Ремигээс үнэхээр айдаг байсан гэж хэлсэн байна. За энэ мэдүүлэг мөрдөн байцаагчдад тэдний харилцааны жинхэнэ дүр төрхийг ойлгоход ихээхэн тус болсон. Гаднаас нь харахад энгийн хосын маргаан мэт санагдаж байсан зүйл үнэндээ айдас, дарамт, хяналт дээр тогтож байсан харилцаа байв. За үүгээрч зогсохгүй Реми гар бууны суман дээр Вансианы нэрийг сийлүүлсэн байсан бөгөөд хэрв өөрийг нь дахин орхих юм бол энэ сум түүнд зориулагдсан гэж хэлдэг байсан байна. За мөн өөрийнхөө нэрийг сийлсэн бас нэг сум хийлгээд хэрв Вансиан өөрөөс нь салбал эхлээд түүнийг алж дараа нь өөрийгөө буудна гэж хүртэл ярьдаг байжээ. За энэ бүхнийг сонссон мөрдөн байцаагчид нэгэн шин таамаг дэвшүүлсэн. Хэрв Реми үнэхээр ийм төлөвлөгөөтэй байсан бол аллах үйлдсэний дараа өөрийгөө ч бас өгөөдгсөн байж болох уу гэсэн асуулт гарч ирсэн. За учир нь тэр хэрэг гарснаас хойш сургаггүй алга болсон хэвээр байв. Хачиргалтай нь энэ бүх айдас дарамтын талаар Филипп юу ч мэддэхгүй байсан. Харин ч эсэргээрээ охиныхоо сонголтыг хүлээн зөвшөөрөхийг хичээж Ремитэй харилцаагаа сайжруулахыг оролдож эхэлсэн байна. За тийм ч учраас 1996 оны 100 сарын баярын үеэр Филиппийн гэр бүл Ремиг Вансиантай хамт өөрсдийн гэрт амьдрахыг зөвшөөрсөн байна. За эхний хэдэн сар бүх зүйл 50 мэт өнгөрсөн гэж ойр дотны хүмүүс нь ярьдаг. Реми даруухан, ээлдэг, тосорхоо хүн шиг харагдаж гэр бүлийн итгэлийг баг-багаар олж авчээ. Гэвч дараа нь олон хүн нэг ижил зүйл ярьсан байна. Филипп болон Женевьев хоёрыг гэртээ байхад нь Реми хамгийн үлгэр жишээ хүргэн шиг аашилдаг байсан ч тэр хоёрыг ажилдаа явмагц огт өөр хүн болон хувирдаг байжээ. Тэр удалгүй өөрийгөө гэрийн эзэн мэт авч явж эхэлсэн байна. Лоранс болон Ваниса хэдэн цагт гэртээ ирэх ёстойг хүртэл өөрөө тогтоож, ямар найзуудтайгаа уулзах, ямар хүүгэнтэй үерххийг нь хүртэл хяндаг байсан бөгөөд гэр бүлийн хамгийн том хүн шиг бусдыг захирч эхэлжээ. Энэ бүхнийг тэр зөвхөн эцэг их байхгүй үед хийдэг байсан учраас Филипп болон Женевьев хоёр юу ч анзаараагүй өнгөрсөн.
Харин тэдний гэртээ орж ирэхэд Реми дахин өмнөх шигээ дүлгөөн даруухан хүн болж хувирдаг байсан нь түүнийг ямар хэмжээнд хоёр нүүртэй байсныг илтгэнэ. Дараа нь мөрдөн байцаагчдын сонссон өөр нэг мэдүүлэг бүрч төгшүүртэй байв. Бага охин Ваниса нэгэн найзтай өмнө нь нэг удаа усанд орж дуусаад халааттайгаа угаалгын өрөөнөөс гарахад коридорт Реми зогсож байсан бөгөөд түүнийг толгооноос нь хөл хүртэл нажиглан харж байсан тэр харцыг Ваниса хизээч мартаж чадаагүй бөгөөд охинд маш эвгүй аимшигтай мэдрэмж төрсөн гэж тухайн үед найзтай ярьсан байна. Реми зөвхөн Вансианы хайр дурлал төдийгүй түүний бүх амьдралыг удирдахыг хүсдэг байж Вансианы хамгийн дуртай зүйл нь морин спорт байсан ч тэр үүнийг ч тайван орхисонгүй. Каратегийн ертөнцид өөрөө давмгай байр суурьтай байсан бол морин спортын талаар юу ч мэддэггүй атлаа Вансиан морин спортын төв дээр хэтэрхий их цаг өнгөрөөдөг тэнд өөр ирчүүдтэй уулздаг гэж хардсаар эцэст нь бэлтгэл бүр дээр нь очиж сун түүнийг ажигладаг болжээ. Харин Вансиан энэ дарамтыг эсэргүүцэхийн тулд зориуд өдөр бүр морь унаж эхэлсэн байна. Энэ нь өөрийн эрхчлөлөг хамгаалах гэсэн жижигхэн эсэргүүцэл байсан ч Ремигийн хардалт улам л нэмэгдсээр байв. Мөрдөн байцаагчдад өгсөн найзуудынх нь мэдүүлэг дундаас хамгийн төгшүүртэй нь нэг өдөр Вансиан унтлагын өрөөнийхөө шүүгээний дээрээс буу олсон тухайгаа ярьжээ. Найзууд нь тэр даруй мөөс мөрөн чидэд устгах гэж зөөвлсөн ч Вансиан ингэж зүрхлээгүй. Учир нь хэрэг бууг алга болгох чухал Реми өөрийг нь алчхан гэдэгт тэр үнэхээр итгэдэг байсан. Хожим болсон эмгэнэтэл явдлыг бодоход энэ айдас нь огт үндэслэлгүй байгаагүй нь ойлгогддог. Найзууд нь тухайн үед аавдаа хэлхийг зөөлсөн ч Вансиан эцэгтэй огт хэлж болохгүй гэж шийдсэн тул буу тэр хിവэрээ өрөөний шүүгэн дээр нь үлдсэн. Тэр үед хэн ч үүнийг ноцтой аюул гэж хүлээж аваагүй. Учир нь Реми буудалгаар хичээлдэг байсан болохоор гэрт буу байхыг хэвийн зүйл гэж өөрсдөө тайвшруулсан байна. Гэвч дараа нь болсон аимшигт аллагыг эргэн харахад тэр буу анхнаасаа зүгээр нэг спортын хэрэгсэл биш удахгүй болох эмгэнлийн хамгийн том дохио байжээ. Гэхдээ эндээс нэг асуулт зайлшгүй гарч ирнэ. Хэрэв Ремигийн уур хилэн хардалт өмчлөх хүсэл нь хамгийн түрүүнд Вансиан руу чиглэж байсан юм бол яагаад тэр зөвхөн түүн дээр зогсолгүй ээж Жюневьев болон хоёр дүү Лоранс, Ваниса нарыг хүртэл хөнөөсөн юм бол мөрдөн байцаагчдад Вансианы найз нөхдөөс мэдүүлэг авах тусам энэ аллагыг өдөөсөн байж болох хамгийн чухал шалтгаан аажмаар тодорч эхэлжээ. Тухайн үед Вансиан сувилагчийн сургуулаа дөнгөж төгсөөж дипломоо аваад амьдралынхаа цоон шинэ үеийг эхлүүлэх гэж байсан бөгөөд олон жилийн турш үргэлжилсэн хардалт, дарамт хяналтаас бүр мөсөн залхсан учраас Ремитэй харилцаагаа дахин нэг удаа эцсийн байдлаар таслахаар шийдсэн байв. Гэтэл Реми үүнийг урдын адил хүлээн зөвшөөрч чадаагүй. Вансиан эмнэлэгт ажиллаж эхэлсэнтэй холбоотойгоор тэр тентхийн эмч нартай ямар нэгэн харилцаатай болсон байх гэж дахин сэрдэж бодит баримт огт байхгүй байхад хардалт нь улам хүчтэй болжээ. Найз нөхдийнх нь мэдүүлгээр Вансиан эмнэлэг дээр хин нэгэнтэй үерхэж байгаагүй боловч морин спортын төвд байдаг нэг залуу түүнд таалагддаг болсон тухайгаа ойр дотны хүмүүстэй ярьж байсан бөгөөд тэр харилцаа нь ямар нэг бодит зүйл болж амжаагүй ч Ремигийн хувьд үүнийг сонсох төдийдл хангалттай байсан бололтой. Аллах болохоос хэдхэн 7 хоногийн өмнө Вансиан түүнийг гэрээсээ явахыг шаардсан байна. Харилцаа дууссан дахиж хамт байхыг хүсэхгүй байгаагаа тодорхой хэлээд тэдний гэрээс гарах эцсийн хугацаа хүртэл өгчээ. Тэр хугацааны сүүлчийн өдөр нь 1997 оны 7 дугаар сарын 7 байсан байна. Өөрөөр хэлбэл Жюневьев болон 3 охин бүгд алагдсан өдөр. Харин хэрэг гарснаас хойш 5 хоног өнгөрөхөд Реми хаана байгаа нь огт тодорхойгүй хэвээр байв. Бельгийн цагдаа нар олон улсын хэмжээнд баривчлах захирамж гаргаж түүнийг хаа сайгүй ерэн сурвалжилж байсан ч эхний өдрүүдэд ямар ч үр дүн гараагүй. Энэ хооронд 4 хүний аллахын тухай мэдээлэл Бельгийн хэвлэлүүдээр өргөн тархаж сонин хэвлэлүүд Ремигийн зургийг нийтлэн түүнийг хэрэгт сэжиглэгдэн ерэн сурвалжлагдаж байгаа талаар мэдээлж эхэлжээ. Гэтэл мөрдөн байцаалтыг огт санаанд оромгүй нэгэн үйл явдал өөр тийш нь чиглүүлсэн. Францын өмнөд хэсэгт байрладаг нэгэн кемпэд амарч байсан Венди гэдэг бэлэг залуу эмэгтэй сонноос энэ хэргийн тухай нийтлэлийг уншиж байхдаа ерэн сурвалжлагдаж буй залуугийн зургийг хараад нэг л танил санагджээ. Тэр зургийг удаан ажилласны эцэст өмнөх оройн яг хажуугийн талбайд майхнаа барьж байсан нэг залууд аавтайгаа хамт тусалснаа санаж сонинд байгаа хүн болон тэр кемпийн залуу хоёр үнэхээр адилхан болохыг анзаарсан байна. Тэрээр аавдаа энэ тухайгаа хэлснээр тэд цаг алдалгүй жандармд мэдэгджээ. Ерэн сурвалжлагдаж буй хүн 4 хүний амийг хөнөөсөн байж болзошгүй. Дээрээс нь зэвсэгтэй байх магадлал өндөр байсан учраас жандармууд энгийн байдлаар очиж баривчлах эрсдэл гаргасангүй.
Харин тусгайгийнхныг татан оролцуулж тэднийг жирийн амрагчид шиг харагдуулахын тулд Шанхай богино өмнөд зуны цамц өмсгөн кемп болон ойр орчныг нууцаар ажиглаж эхэлсэн байна. 1997 оны 7 дугаар сарын 12-ны үдээс хойш тэд эцэст нь хайж байсан шаргал үст залуугаа олж харсан. Реми тэр үед далайн эрэг дээр яг л юу ч болоогүй мэт нарлан хэвтэж байж. Гэхдээ тэнд шууд баривчлах нь хэтэрхий аюултай байсан. Эргэн тойронд амрагчид дүүрэн хүүхдүүд тоглож хүмүүс усанд орж байсан бөгөөд хамгийн гол нь Реми зэвсэгтийн хэсэг нь тодорхойгүй байсан тул тусгайгийнх нь түүнийг зүгээр л алдалгүй ажигласгаар шийдсэн. Удалгүй тэр далайн эргээс босож кемп рүүгээ буцан замдаа усан сангийн дэргэд очиж биеиндээ наалтсан элсээ угаасан байна. Харин усан сангаас гарч иргсэн яг тэр мөчийг хамгийн тохиромжтой боломж гэж үзэж хэдхэн секундын дотор түүний рүү зэрэг дайран газар тунгаж хөдөлгөөнгүй болгожээ. Ийхүү 5 хоногийн турш ор сургахгүй байсан 4 хүний амийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэж байсан Реми Францын өмнөд хэсгийн амралтын газраас баривчлагдсан. Түүнийг цагдаагийн хэлтсээр авчирч байцаахад тэр өөрийгөө өмгөөлж бүхнийг үгүйсгэхийг оролдоогүй. Харин 4 хүнийг хөнөөсөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ хамгийн чухал нь тэр 4 аллаг хэрхэн болсон талаар ярьж эхлэхэд түүний өгсөн хувилбар болон хэргийн газраас олдсон баримтуудын хооронд маш том зөрүү гарч эхэлсэн. Ремигийн ярьснаар 7 дугаар сарын 7-ны өглөө Жюнвьев болон Вансян хоёр ажилдаа явхаар өглөөний 7 цагийн үед гэрээсээ гарчээ. Тэр үед байшинд Реми, Лоранс, Ваниса нар үлдсэн байна. Түүний хэлснээр хамгийн түрүүнд амиа алдсан хүн нь Лоранс байжээ. Гэхдээ Реми энэ эхний аллагыг санаатай үйлдсэн зүйл биш мэд тайлбарлахыг оролдсон байна. Тэр өөрийгөө тухайн өглөө амиа хорлох гэж байсан бөгөөд Лоранс үүнийг нь зогсоохоор оролдох үед санамсаргүй дуугарсан. Харин дараагийн удаа буудсан гэдгээ өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Гэвч энэ тайлбар мөрдөн байцаагчдад огт үнэмшилтэй санагдаагүй. Учир нь задлан шинжилгээ Лорансыг амь үрэгдэхээс нь өмнө бэлгийн хүчирхийлэлд өртсөнийг тогтоосон байсан бөгөөд түүний биеэс илэрсэн гэмтлүүд Ремигийн ярьж байгаа шиг санамсаргүй буудалттай огт нийцээгүй байжээ. Харин дараа нь Ваниса угаалгын өрөөнөөс гарч ирэх үед уун дуу сонсож юу болсныг мэдсэн гэж Реми тайлбарсан бөгөөд тэр мөчөд түүн рүү дайрч улмаар амийг нь хөнөөсөн байна. Ингээд нэг өглөөний дотор Тельерийн 2 охин алагдаж Реми байшингаас гарч явсан. Хамгийн хачиргалтай нь үүний дараах хэдэн цагт хийсэн үйлдэлүүд нь 2 хүний амийг хөнөөсөн хүний авир гэхэд итгэмээргүй тайван байсан. Тэр эхлээд ээжийнхээ гэрээр орж дараа нь удаан хугацаанд нуугдах хэрэг гарна гэж тоодсон бололтой банк орж мөнгө авсан. Үүний дараа хоол худалдаж авч пицца идэж бүр видео кассет түрээслээд дахин Тельерийн гэрт буцаж ирсэн. Түүгээрч дууссангүй хэсэг хугацааны дараа дахин гарч зэвсгийн дэлгүүр орон арбалет болон ангийн хутга худалдаж аваад түрээссэн видео кассетаа үзэхээр ахин гэрт буцаж ирсэн байна. Өдөөс хойш 15 цаг 30 минутын үед Жюнвьев ажилласаа гэртээ ирсэн. Тэр гэртээ орох мөчтөө 2 охин нь аль хэдийн алагдсан. Харин алуурчин нь байшин дотор өөрийг нь хүлээж байгааг бол мэдээгүй байсан. Удалгүй Реми түүний амийг ч мөн хөнөөгөөд тэр гэрээс гарч Вансяны бэлтгэл хийдэг морин спортын төв рүү явж түүнийг тэндээс авч гэрт нь буцааж авчирсан байна. Ремигийн өгсөн мэдүүлгээр гэртээ ирснийхаа дараа дэд бэлгийн харилцаанд орсон бөгөөд гар бууга орны хажуугийн ширээн дээр тавьсан байсан гэжээ. Харин Вансян тэр бууг авах гэж оролдсон тул өөрийгөө хамгаалах гэж 2 удаа буутсан хэмээн тайлбарлсан байна. Үүний дараа тэр өмнө нь худалдаж авсан арбалетаа авч Вансян руу харвсан. Тэр сум охины нуруугаар орж цээжийг нь нэвт сүлбэн зүрхний орчим гарч ирсэн байсан нь цагдаа нарын хэргийн газар анх харсан аимшигт дүр зурагтай яг таарч байлаа. Баривчлагдсанаас нь хэдхэн хоногийн дараа Ремиг Францаас Бельгид шилжүүлэн өгч мөрдөн байцаалд үргэлжилсэн. 2 жил гаруйн дараа буюу 1999 оны 12 дугаар сард түүний шүүх хурал Лиеж хотын хүнд гэмт хэргийн шүүхэд эхэлсэн байна. Ремиг Жюнвьев, Вансян, Лоранс, Ваниса нарын амийг хөнөөсөн 4 хэрэг мөн Лоранс болон Вансян нарт бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутхан шүүхийн өмнө авчирсан. Шүүх хурлын эхний өдөр түүнийг яллагдагчийн суудалд орж ирэхэд олон хүн сонин хэвлэлээс харсан дүр төрхийг нь анх удаа боддоор харсан байна. Шаргал үстэй гаднаас нь харахад бараг л далайн эргийн сервчин залуу шиг царайлаг боловч харц нь огт өөр хүйтэн бөгөөд бараан төрхтэй нэгэн тэдний өмнө сууж байв. Харин шүүх танхимын өөр нэг хэсэгт Филипп Тельер сууж байсан.
Тэр хүн 2 жилийн өмнө Испанид амралтын байшингаа гэр бүлийнхэндээ бэлдээж эхнэр 3 охиноо хэдхэн хоногийн дараа хүрээд ирнэ гэж хүлээж байсан бол одоо тэдний дөрвөлнгийнх нь амийг хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй хүнийг хэдхэн метрийн зайднаас одоо харж суух болсон. За шүүх танхимд сууж байсан Филиппийн хувьд энэ бүхнийг сонсох нь ямар байсныг төсөөлөхөд ч хэцүү. Тэр ганцхан өдөр эхнэрээ 3 охиноо зэрэг алдсан бөгөөд ойр дотны хүмүүс их нь ярьснаар тэр өөрөө ч тэдэнтэй хамт өгсөн байсан бол дээр байж гэж одоо олонтоо хэлдэг болсон байж. За харин түүний эсрэг талд яллагтагчийн суудалд сууж байсан Реми 4 хүнийг хөнөөсөн гэдгээ үгүйсгээгүй, хийсэн зүйлээсээ бултахыг оролдоогүй ч аллахуудаа урьдчилан төлөвлөөгүй, тухайн өдөр гинэт ухаан санаагаа алдсан мэт болж өөрийнхөө үйлдэлийг одоо хянаж чадахгүй болсон хэмээн тайлбарлаж байв. Гэвч Делиерийн гэр бүлийн өмгөөлөгчийн хувьд энэ тайлбар огт нийцэхгүй байсан бөгөөд нэг мөчийн одоо ухаан баларталд 12 цагийн турш үргэлжилж тэр хугацаанд хүн 2 охиныг хөнөөгөөд гэрээс гарч банк орж мөнгө авч пицца худалдаж авч видео кассет түрээслэн дараа нь зэвсгийн дэлгүүрээс арбалет ангийн хутга худалдан авч дахин гэртээ буцаж ирээд ээжийг нь хөнөөгөөд том охиныг нь морин спортын төвөөс авчирч бас амийг нь хөнөөсөн байдлаар үргэлжлэн гэдэгт одоо итгэхэд бэрх хэмээн хэлсэн байна. За үүн дээр баллистикийн шинжээчдийн дүгнэлт нэмэгдсэн бөгөөд хэргийн үеэр гарсан буунуудын аль нь ч санамсаргүй дуугарсан шинжгүй бүгд одоо зориуд буудсан болохыг тогтоосон байна. За баллистикийн шинжилгээ гэдэг нь галт зэвсэг, сумны хонгой, буудлагын замнал, буудсан зай, өнцөг зэрэгтэй холбоотой бүх нотлох баримтыг шинжилэн судалдаг шүүхийн шинжилгээ. За энэ нь ялангуяа Лоренсийн үхлийг осол мэт тайлбарлах гэсэн Ремигийн хувилбарыг үндсэндээ няцааж байв. Шүүх хурал бүтэн 7 хоног үргэлжилсэн ч энэ хугацаанд Реми бараг ямар ч сэтгэл хөдлөл харуулаагүй байна. За тэр тайван хүндий байдалтай сууж зөвхөн төгсгөлд нь Филипп Делиерд одоо хандан хийсэн зүйл нь уучлж боломгүй гэдгийг ойлгож байгаа. Өнгөрснийг хизээж засаж амиа алдсан хүмүүсийг буцааж авчирч чадахгүй ч үнэхээр харамсаж байгаагаа хэлжээ. Гэвч шүүх танхимд байсан олон хүний хувьд энэ хэдэн үг жинхэнэ гэмшил гэхээсээ илүү өмгөөлөгчдийн зөвлснөөр одоо бэлтгэсэн үг мэд сонсогдсон байна. Эцэст нь шүүгчид 3 цаг орчим зөвлөлдсөний дараа шийдвэрээ гаргаж Ремиг, Женевьев Вансиан, Лоренс Ваниса нарын амийг урьдчилан төлөвлөж хөнөөсөн 4 аллагад гин буруутайд тооцжээ. За түүнд бүх насаар нь 20 хял оноосон бөгөөд шийдвэрийг зарлах мөчид шүүх танхимд хүртэл алга ташилт сонсогдсон байна. Гэвч энэ шийдвэр Филипп Делиерийн хувьд одоо юу ч дуусгасангүй. Тэр өөрөө хожим нь эхнэр 3 охиноо нэг өдөр алдсан тэр мөчөөс эхлэн өөрийгөө жинхэнэ утгаараа бүх насаараа хоригдох ял сонссон хүн мэт амьдрсан гэж ярьдаг байж. За өмнөх гэрэлтээсээ төрсэн том охин нь амьд байсан учраас түүний ганцаарнг нь орхиод амиа хорлож чадахгүй байсан бөгөөд охин нь түүний амьд үлдэх цорын ганц шалтгаан болсон гэж дурссан байдаг. За ингэж тэр олон жилийн турш энэ эмгэнэлт өдрийн одоо дурсамжтайгаа хамт амьдарсаар эцэст нь 2013 онд 25 дэх улмаас нас баржээ. За энэ хооронд Реми хугацаанаас өмнө суллагдах хүсэлтэд хид хідэн удаа гаргасан ч эхний бүх хүсэлтийг нь татгалцсан байна. За үүний нэг гол шалтгаан нь 3 сэтгцийн шинжээчийн гаргасан дүгнэлт байв. За тэдний үнэлгээгээр Реми суллагдсанаас хойших эхний 7 жилийн хугацаанд хүчирхийллийн шинжтэй үйлдэл дахин гаргах эрсдэл 23% гэж тооцогдсон бөгөөд энэ шүүхийн шийдвэр гаргахад нөлөөсөн чухал хүчин зүйл болжээ. За гэсэн ч он жилүүд өнгөрхийн хэрээр нөхцөл байдал өөрчлөгдөж эхэлсэн байна. Реми нийт 19 жил хоригдсны дараа 2015 оноос хугацаанаас өмнө судлах ажиллагааны эхний шатанд хамрагдаж хид хідэн удаа богино хугацаагаар шоронгоос гарах зөвшөөрөл авсан байна. За эдгээр гаралтууд нь ихэвчлэн сэтгэл зүйчтэй уулзах, цаашдын нийгэмд дасан зохицох төлөвлөгөөтэй холбоотой байсан бөгөөд дараагийн үнэлгээний нэг хэсэг болж байв. Эцэст нь 2016 онд түүнийг тодорхой нөхцлүүдийн дагуу судлах шийдвэр гарч тэр шууд бүрэн эрх чөлөөтэй болоогүй. Харин цахим бугуйчийн хяналтанд шилжсэн байна. Мөн Делиерийн одоо гэр бүлийн төрөл төрөсөд амьдардаг Бельгийн 2 бүсэд ойртохыг түнд хориглосон байна. За энэ шийдвэр тухайн үед Бельгид даяар хүчтэй маргаан өрнүүлсэн. Учир нь 20 шахам жилийн өмнө болсон энэ хэрэг хүмүүсийн ой санамжаас огт арилалгүй үлдсэн байсан бөгөөд нэгэн үлгэр жишээ аз жаргалтай харагддаг гэр бүл зуны амралтаа эхлүүлэхийн өмнөхөн хэдхэн цагийн дотор бараг бүхэлдээ устсан тэр эмгэнэл дүүхийг олон нийт мартаагүй байв. Зарим нь ийм аимшигтэй хэрэг үйлдсэн хүнийг дахин хизээж суллаж болохгүй гэж үзэж байсан бол нөгөө хэсэг нь олон жил өнгөрсний дараа хоригдлыг өөрчлөх боломжийг
хууль олгох ёстой гэж үзэж байв. За ийхүү Ремигийн судлагдсан асуудал Бельгид хугацаанаас өмнө судлах тогтолцооны талаар дахин томоохон хэлэлцүүлэг өрнүүлэхэд хүргэсэн байна. Хожим мөрдөн байцаалтын үеэр өөр нэгэн маш хүчтэй таамагч гарч ирсэн байдаг. Реми аллах хийх өдрөө санамсаргүй сонгоогүй, харин Филипп Испанд байх үеийг зориуд хүлээсэн байж болох бөгөөд ингэснээр түүнийг алахгүйгээр амьд үлдээж эхнэр болон 3 охиноо алдсан, амьдралынхаа үлдсэн хугацаанд тэр зовлон өөрч яв гэсэн сэтгэл зүйн шийтгэл үлдээхийг хүссэн байж магадгүй гэж үзжээ. За ингээд өнөөдрийн маань хэрэг өгөр өндөрлөж байна. Энэ хэрэг бидэнд хайр дурлал гэдэг нэрийн цаана хяналт, өмчлөх хүсэл, айдас, дарамтыг хизээч зөвтгөж болохгүй гэдгийг сануулж байна. За хүнтэй нөхөрлөөж үерхэж эхлэхдээ хинч байсан болгоомжтой хандах хэрэгтэй. За хэрвээ энэ хүн нэг л буруу ажиллаад байна, намайг хинаад байна ч гэдэг юм уу те. Надад айдас төрүүлээд байна гэсэн мэдрэмж ганцхан удаа ч гэсэн төрөх юм бол түүнийг дотроо хадгалаад байлгүй аав ээж эсвэл хамгийн итгэдэг хүнтэйгээ илэн далангуй ярилцаж байх нь маш чухал шүү. За харамсалтай нь ихэнхдээ ийм төрлийн хүчирхийлэл нэг өдрийн дотор эхэлдэггүй аажмаар бол даймжирдаг. За эцэг эхчүүд ч гэсэн хүүхдүүдийнхээ үгийг анхааралтай сонсож тэднийг буруутгахын оронд ярилцаж ямар хүнтэй нөхөрлөж ямар харилцаанд явж байгааг нь ойлгохыг хичээдэг байх хэрэгтэй баха. За заримдаа бол хүүхэд эцэг эхээс айсандаа эсвэл санааг нь зовоохгүй гэсэндээ хамгийн чухал асуудлаа хүртэл нуучдаг. За харин ийм нууцлал нь зарим тохиолдолд маш хүнд үр дагаварт хүргэж болдгийг энэ хэрэг харамсалтайгаар харууллаа гэж би бодож байна. За бичлэг маань таалагдсан бол нөгөө дардаг товчнуудаа дараад энэ хэргийн талаарх дүгнэлтэд бичилжүүлдээгээрэй. Дараагийн дугаараараа дахин уулзтлаа. Түр баяртай.